За өдрийн мэнд тэгээд өнөөдөр би та бүхэнтэй нэг зүйл хуваалцъя гэсэн. Юу гэхээр энэ болохоор нэг оркуудын тухай. Өөрийнхөө бодлого шүү. Тэгэхээр энэ миний бодол болохоор бас хүн болгон санаа нийлэх албагүй те. Тэгэхээр бас миний ярьж байгаа зөв гэсэн үг биш. Сая тэр нэг оргил гэдэг нэг ахуйгийн бичлэг үзсэн. Оркууд ерөөсө хотоор тэр чигтээ орк болсон юм шүү гэдэг. Ер нь нэрээ очиход хүмүүсийн зан харилцаа ер нь бас ер нь жил ирэх тусам айгүй хэцүү болоод шүү. Манайха одоо юмуд болохоор нэгнийгээ орк гэж хараагаал дургуун хөрөөд орк гэж хэлхүтний орк гэж бивинийгээ айгүй муухай хэлэх юм аа. Муухай харах юм аа. Ерөөсөө аль ч улсын иргэн те одоо Япон байна уу, Герман, Америкийн өндөр хөгжилтэй орнуудын иргэд яг нөхцөл орчин бүрдүүл ерөөсөө бүгдээрээ л орк гаргана. Ялгаагүй. Нэг манайхан тийм орктооч биш те. Миний хэлж байгаа санаауд манай хүмүүс үл ерөнхийдөө орк биш юм аа. За яагаад ийм орк үйлдэх гараад байна вэ гэхээр энэ нөгөө нийслэл дүүрэг те хотын одоо зохион байгуулалт өөрсдөө иргэдийг ийм орк амьдрах хүргээд байгаа байхгүй юу. Сүүлийн би шат хятадд 10 гаруй жил ажиллаж амьдарч байна. Тэгээд хятадд сүүлийн 10 жилүүд өстой амар оркос саллаа штэ. Тэр ч өстой амар оркууд байсан штэ нэрээ. Эдгээр өөрсдийн сэтгэлээрээ сайхан сэтгэлээрээ ч юм уу тийм ингээ өөрсдөө орк биш болоод байгаа биш. Ерөөсөө одоо энэ хятадын төр засгийн захиргааны байгууллага нэгжүүдэн дээрээсээ доошоо хүртэл зөв ажилласан тийм. Тэр нь сөөх мөөхн хүртэл яг ингээ зөв ажиллаад хаана ямар асуудлаас болоод яг ийм буруу зүйл үүсээд байна одоо гэдгийг олж онцлоод тэгэнгүүтээ яг тэрнтэн тохирсон арга хэмжээнүүдийг аваад цогцоор нь аваад тэгээ эдгэр ч одоо ингээ ийм бодлоо тэр бүм гаруулаа гэж одоо сүүлийн 10 жилүүд бас оркосоо салаа цэмцгэр болчихлоо шүү дээ. Тэгээ хоорондоо дүрм журмдаа захирагдаад ингээд эвтэн найртай баяр баясгалантай амьдраад одоо 75 жил гээд улс хөгжиж ингээд бүүн баяр идэх чинь баярлаад яваад байгаа. Орк биш бол дараагийн 10 жилүүд ятчиг цэвэрхэн хятадч цэвэрхэн бараж байхгүй болж магадгүй шүү нэрээ. Энэ 20 жилийн өмнө те монголчууд тэгээд ярьдаг байсан. Монголчууд гоё хувцалдаг гэсэн гоё хувцалдаг цэвэрхэн мэрхэн гэж тэгдэг байсан. Хятадууд заваан хувцаа тохируулж өмсч чаддгүй гэсэн гээл тэгдэг байсан. Одоо ч юу вэ? Хятадууд ч хувцаа тохируулж өмсдөг цэвэрхэн болсон, гоё болсон. Дэлхийн загвар магадгүй амар байна. Монголчууд гэсэн чинь бүр байхгүй бүр эсэргээрээ явчлаа шүү дээ тий. Ерөөсөө хүн орк байна гэдэг чинь орк байгаад байна гэдэг чинь тэнд нэг зохион байгуулалт бол буруу байгаад байна гэсэн. Тэгэхээр тэр зохион байгуулалтыг хэн хийх вэ гэхээр одоо энэ иргэдийн төлөөлөгч, сум дүүрэг нийслэлийн төлөөлөгч те улсын их хурл дээд засгийн газар эдгээр ингээд нэг зохион байгуулалттайгаар энэ оркчод байгаа энэ гараад байгаа асуудлууд дээр зохицуулт хийх хэрэгтэй. За жишээлбэл юу вэ гэхээр одоо ихэнх тэр орк гэдэг тохиолдлууд дээр яриа л та. Жишээлбэл хэдэн жилийн өмнө те годомжин чийлээ, ийшээ тийшээ шээлээ, хотод чийлээ, хөдөөнийх орк гэл нэгнийг айгу хараадаг. Тийм удирдлага өөрсдөө хот дотор хангалттай 0 бариагүй учраас хүмүүс одоо нэг психологийнхаа хэрэгцээг ийш тийшээ ингээд шээгээд одоо ингээд би нэг орк гэж дуудах нөхцөл нь бүрдээд байгаа байхгүй. За нийтийн жорлон байсаар адилч одоо ингээд годомжин чийгээд ивэл за энэ жинхэнэ орк. За энэ асуудлыг бол одоо CU тэ одоо GS25 эдрийнх маань ингээд хувийн хвшил гарч ирснээр бол одоо энэ годомжин шийдэг оркчлтын асуудлыг бол шийдэж байгаа байхгүй. Тэр юм ерөөсөө л энэ зохион байгуулалтын буруу зүйлээс үүдэлтэйгээр юм нэг юм орк гэж хэлээд байна л да. Энэ сум жижиг дүүргийн зохион байгуулалтаас нь одоо зохион байгуулалт зөв байвал өөрөө энэ аяандаа сайжраад зохицоод явчихнаа. Одоо тэр хөдөө ингээд хог хайдаг орк гэдэг те. Үнэхээр тийм тогийн цэг өөрөө хэцүү шттэ. Жорлон байхгүй, хогийн цэг байхгүй. Тэгэхээр тэрийг өөрөө тухайн сум агийн удирдлагууд өөрсдөө ямар нэгэн шийдэл олж зөвөр шийдэх хэрэгтэй. Тэгжээж одоо энэ тэр асуудал өөрөө аяандаа шийдэгдэнэ гэсэн. Одоо тэр энэ тэнд машин тавилаа, энэ явгууны зам дээр тавилаа, муу орк инглээ тэглээ гэдэг. Яалтчгүй энэ өөрөө нөгөө машин тавих зайлшгүй Улаанбаатар хотод ч бага штэ. Ерөөсөө машин хагцсан. Энэ шиг өөр мөн л одоо энэ зохион байгуулалтгүй байдлаас одоо машин хагцсан. Тэгээд машин тавих зайлшгүй байхгүй байшин барилга барьсан. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч сонгож байгаа улсуудаас зөв сонгох хэрэгтэй. Тэгээд өөрсдөө одоо энэ тулгараад байгаа энэ асуудлуудаа зөв шаардлага тавьж асуудал хэрэгтэй. Тийм л зүйл хэлье гэж бодсон юм. Баярлалаа.